341-р анги. Өмнөх саадыг давсан нь. Кобо, чи тэнцчихсэн юм уу? Гэт Чүфэн түүний өмнөөс баярлав. Тэр тэнцээд ч зогсохгүй үүслийн төвшний шалгалтанд 1-р байранд орж алдарт байзыг авсан. Гэт Кобог хариулахаас ч өмнө хойно байсан залуу бахархалтай гэгч нь хэллээ. Кобо, баяр хүргэе. Гэт Чүфэн баярлан хэлв. Кобо хүчтэйгээс гадна сүнсний тойрог нь ёр бусын. Үүслийн төвшний шалгалтанд 1-р байранд орох нь тийм ч сүртэй зүйл биш. Чүфэн, чи үүслийн төвшний шалгалтанд орсон бол 1-р байр гарцаагүй чамд очино. Гэж Кобо илдгэр хэлэх үед ертөнцийн сүнс бүлгэмийнхэн ч толгойд өглөө. Чүфэний үйл хэрэгүүдийг сонсоод тэд эргэлзэж байсан ч үүслийн 9-р төвшний хүчээр Прафаунд төвшний 20 хүнийг зодохыг нүдэрээ харсныхаа дараа түүнийг биширч эхэлсэн. Тэдний харцыг харсан Чүфэн хөнгөн нэмсэглээд ярианы сэдвээ өөрчиллөө. Прафаунд төвшний шалгалтанд хэн төрүүлсэн юм? Чүфэн, энэ удаа жинхэнэ хар морь гарч ирсэн. Түүний асуултыг сонссон Кобо тэр хэдийн царай ховрон хэллээ. Хар морь гэдэг нь төсөөлж байгаагүй ялагчийг хэлдэг. Хар морь юу болсон юм? Донтой хөгшин Ванцян төрүүлээгүй юм уу? Гэж Чүфэн мэдэн бодлон асуулаа. Үгүй, энэ удаа 15 настай залуухан хүү төрүүлсэн. Гэж Кобо хэлэхдээ хачин царай гаргалаа. Учир нь 9 нутгийн гоц суутнуудыг хол хайсан жинхэнэ гоц суутан гарч ирсэн гэсэн үг. Тийм үү? Хэн гэдэг юм? Гэж Чүфэн нөгөө хүүгийн нэрийг асуулаа. Жан Вушан. Гэж Кобо нухацтай гэгч нь хэллээ. Түүний нэрийг мэдсэн Чүфэн бэтүүхэн ингэж бодлоо. Жан Вушан гэхээр тэр гарцаагүй Жан эзэнт гүрнийх юм байна. Удалгүй Чүфэн Кобод хэрэхэд сүн цуглаанд орох эрхээ авчихсан болохоор алдарт тосгоны гол хотод оров. Байрлах газар та ирээд Чүфэн өрөөгөө сүнсний тойргоор бүрхээд 10,000 ширхэг Прафаунд бэлдмэлтэй агуулга цүнхээ гаргаж ирлээ. Энэ үед Чүфэн сэтгэл хөдлөлөө арай ядам барьж байсан юм. Энэ 10,000 ширхэг Прафаунд бэлдмэл түүнийг Прафаундын 2-р төвшөнд оруулж чадна гэхээр л тэсэн ятаж байлаа. Юу болоод байна? Миний Дантян дүүрчихсэн байж яагаад төвшин ахихгүй байна? Гэвч төсөөлж байсан шиг зүйлс болсонгүй. Түүний шингээсэн Прафаунд энерги төвшин ахихад хангалттай болцоход байхад төвшин нь ахисангүй. Тийм ч учраас Дантянда байгаа тэнгэрлэг цахилгааныг Прафаунд бэлдмлэр зогсолтгүй хооллохоос өөр арга Чүфэнд байсангүй. Энэ удаагийн төвшин ахилт өмнөхүүдээс хамаагүй хэцүү байгаа нь тод байлаа. 10,000 ширхэг Прафаунд бэлдмлүүдийг бүгдийг нь боловсруулсны дараа хүртэл төвшин ахихгүй байгаагаа харсан Чүфэн маш ихээр сандрав. Навшигч юу нь буруу болчих вэ? Ийм их Прафаунд энерги боловсруулчаад байхад төвшин ахихгүй юм. Чүфэний духаар хөлс цовж нааш цааш алхлаа. Чүфэн битгий сандар, Дантян доторхоо анхааралтай ажигл, тэдэнтэй холбоо тогтоож тэднийг ойлгох гэж оролд. Тулааны урлагийн замнал амаргүй байх тавилантай. Байдал ийм энгийн байхгүй нь тодорхой шүү дээ. Шин төвшөнд орох гэж байгаа хүн тэр төвшингээ мэддэг байх хэрэгтэй. Тэнгэрийн төвшөнд орж чаддаггүй олон хүн байдагтай адилхан олон хүн Прафаунд үүслийн төвшөнд орж чаддаггүй. Учир нь тэдний ойлголт хангалтгүй байдаг юм. Гэхдээ чи бол өөр. Чи энергийг ойлгож холбоо тогтоох шаардлагагүй. Чи зөвхөн Дантян доторх аратнуудтай л холбоо тогтоож тэднийг ашиглах хэрэгтэй. Чүфэнийг яахаа мэдэхгүй сандарч байхад ээгийн ялдам хоолой тайван гэгч нь зааварчилгаа өглөө. Тийм шүү дээ. Тулааны урлагийн замналд тоо томшгүй саад бэрхшээл байдаг. Тэдгээр саад бэрхшээлүүдийг давсан үед л шин төвшөнд ордог. Харин надад учирсан өмнөх саад бэрхшээлүүд дэндүү амархан байсан болохоор хангалттай нөөц баялаг байхад л хүсснээрээ төвшин ахиж чадна гэдэг бодлыг төрүүлсэн. Гэхдээ би буруу бодож байжээ. Миний Дантянд ер бусын тэнгэрлэг цахилгаан байсан ч төвшин ахих тийм амархан зүйл биш. Эги, баярлалаа. Би юу хийхээ мэдчихлээ.
Чүфэн гэнэт ухаарсан аятай газар завлан суугаад тайвширч бие сэтгэлээ нэгтгэн Дантян доторх авраг 8 цахилгаан араатнуудыг мэдэрч эхлэв. Авраг цахилгаан араатнууд хоорондоо сүлжилдэн нэг бүхэл болсон харагдаж байсан ба 7 араатан нь маш тайван байв. Харин нэг нь тэдний дундаас гарахыг хүссэн аятай байж ядан харагдлаа. Чи байх нэ? Чи миний биетэй нэгдэж надад шинэ хүч өгмөр байгаа мó? Хэргэлзэх хэрэггүй дээ. Би чиний урмыг хуглахгүй. Над итэг. Хүчээ надад өг. Хариуд нь би чиний хүчийг мандан бадруулах болно. Гэж Чүфэн Дантян доторх байдлаа хараад тайвнаар хэллээ. Өнөөх цахилгаан араатан Чүфэний хэлснийг ойлгож чангаар архирах үед түүний архираа нь тэнгэр газрыг нураах гэж байгаа мэт Чүфэний чихэнд цуурайдлаа. Хамгийн гайхмаар нь тэр араатан чангаар архирсныхаа дараа бусад 7 араатнаасаа салан Дантянаас нь гарч ирэв. Яг энэ үед Чүфэн тэр цахилгаан араатны биеийг маш тод харсан юм. Тэр араатан яг тодорхой төрөхгүй байсан ч гэлээ хүсснээрээ ямар ч төрхөнд орох чадaltaй байв. Тэр араатан нүдгүй ба нүднийх нь хэсэг хонхорхой байсан ч хаашаа явж байгаагаа сайн мэдэж байсан юм. Цэнхэр өнгөтэй цахилгаан ундран гарч аимшигтай хүч ялгаруулж байв. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 342 дугаар анги. Парафаундын 3 дугаар төвшин. Гэнэт аврах цахилгаан араатан Чүфэний зүрх рүү өрөмдөн орох үед тэр өвдөлт мэдрээгүй бие нь чичрэн хойссон юм. Гэсэн ч Чүфэн өнөөх аврах цэнхэр араатныг Чүфэний зүрхэнд орсныхон дараа хязгааргүй олон жижигхэн цэнхэр цахилгаан болон Чүфэний судсаар дамжин биеэр нь тархаж байгааг мэдэрч байлаа. Яг энэ үед Чүфэн биеийнх нь өнцөг болон бүрт гарч буй ёр бусын өөрчлөлтийг мэдэрч байв. Нүд нь хурцлагдаж, харан хуйдч маш тод харах чадвартай болохын зэрэгцээ. Сонсгол нь хүртэл илүү мэдрэмтгий болж, салхинд намрах өвсний намраг хүртэл сонсож байлаа. Би энэ илүү хүчрэхэг болж, хүч чадал нь дийлдэхэргүй болох шиг болов. Биеэр нь парафаунд энерги тархаж, амжилттай парафаунд төвшөнд орсон юм. Гэхдээ ингээд дууссангүй. Яг энэ үед Чүфэний Дантян дотор байсан 7 араатан ч өөрчлөгдөж эхлэв. Тэдний шингээсэн парафаунд энерги нь Чүфэний биед уусан орж, Чүфэний хүчийг зогсолтгүй нэмж эхэллээ. 1 төвшин, 2 төвшин, 3 төвшин. Чүфэн 3 төвшин дарааллан ахиж, үүслийн 9 дугаар төвшингээс парафаундын 3 дугаар төвшөнд орчихов. Болчихлоо. Эegi харсан уу? Болчихлоо. Чүфэн үгээр илэрхийлэхин аргагүй хэр баярлаж дэвгцлээ. Хүчрэхэг юм. Бодож байснаас ч хүчрэхэг болчихлоо. Шууд парафаундын 3 дугаар төвшөнд орж байдаг. Одоо чи миний хүчийг зээлэхгүйгээр парафаунд төвшин дотор дийлдэшгүй боллоо. Эegi ч бас маш ихээр баярлах үед ялдам царайнда тоотомшгүй олон хүнийг дурлуулахаар инээмсэглэл тодруулав. Харамсалтай нь орчлон ертөнцийг сөөрүүлэх чадалтай түүний инээмсэглэлийг хэнч харж чадахгүй нь. Чинийхийг зээлэх юм бол арай л хүчрэхэг байх. Чүфэн инээснийхэн дараа хүчээ төвлөрүүлэх үед нүдэнд нь алтан цахилгаан цахиж, булчингууд нь анзаарагдахаар тэлж, парафаундын 3 дугаар төвшингээс 4 дугаар төвшөнд орчихов. Дараагаар нь ахаад бодох төдийд Чүфэний алтан цахилгаанаар дүүрсэн нүдэнд цэнхэр цахилгаан цахиж, алтан цэнхэр цахилгаан хослон цахилаа. Түүний нүдэнд үүссэн цахилгаан тэмдгийг сайн харах юм бол анзаарсан хинчвэ гүн цочролд орохоор байв. Чүфэний нүдэнд цахих алтан цэнхэр цахилгаан нь яг л 2 араатан хуйлран унтаж байгаа мэт харагдаж байлаа. Хамгийн чухал нь тэр 2 араатныг хуйлран хэвтэх үед Чүфэний аура бүрч хүчрэхэг болж, парафаундын 4 дугаар төвшингээс 5 дугаар төвшөнд орчихов. Ахад төвшин агчихлаа. Чи ахаад нэг төвшин нэмэх шин чадвартай болчихсон юм шиг байна. Тэгэхэр чиний жинхэнэ хүч парафаундын 3 дугаар биш, харин 5 дугаар төвшин гэсэн үг үү? Чүфэний өөрчлөлтийг харсан Эegi гүн цочролд орон асуулаа.
Парафаунд төвшөнд орсныхон дараа 2 төвшин ахих чадвартай болно гэж Эги төсөөлж байсангүй. Гэхдээ л тэр Жан Вушаны хажууд Парафаундын 5 дугаар төвшин арай л дорой юм шиг. Тэнгэрлэг цахилгаанаас авсан хүчээ харсан Чүфэний сэтгэл хансан ч гэлээ Жан Вушаны хажууд нэг л дорой юм шиг санагдав. Ядаж л одоогийн залуу үеийнхэн дундаас тэр хамгийн хүчтэй нь биш байсан юм. Жан Вушаны хүчтэй байх нь аргагүй шүү дээ. 9 нутагт твийн захирагч Жан эзэнт гүрэн хэдэн мянган жилийн цуглуулгатай. Жан Вушан бол ховор төрөх годсуутан. Жан эзэнт гүрэн дотроо хүртэл тэр маш онцгой нэгэн байх. Тиймэрхүү хүмүүс төрснөөсөө хойш хамгийн шилдэг гиснийг хүртэж өсдөг. Түүний багш нар нь хамгийн шилдэгүүдээс гадна хүртэж байгаа нөөц баялаг нь хүртэл хамгийн шилдэг нь. Тиймээс түүний ийм хүчрэхэг байгаа нь гайхах зүйл биш ээ. Харин чи бол өөр. Чи тулааны урлагаар 10 настай байхдаа хичээллэж эхэлсэн. 15 нас хүртлээр чи ямар ч ахиц гаргаагүй. Яагаад ахиц гаргаагүй лээ? Чиний бие ёр бусын болохоор боловсруулж байгаа нөөц баялагч нь хүрэлцэхгүй байсан. Чиний дутагдал бол ганц энэ л байна. Тэр төрснөөсөө хойш нөөц баялагаар дутаагүй. Гэтэл чи 2 жилч хүрэхгүй хугацаанд спиритийн 2 дугаар төвшингээс Парафаундын 3 дугаар төвшөнд орчихлоо. Дээрээс нь боловсруулсан бүх нөөц баялгуудаа чи өөрийнхөө хүчээр тэмцэж олсон. Энэ бол та хоёрын ялгаа. Чи өөртөө найдаж байхад тэр овгийнхоо хүч чадалд найддаг. Гэж Эги бахархалтай гэгч нь хэллээ. Тэр Чүфэнээр бахархаж байсан юм. Эги, урам өгсөнд баярлалаа. Санаа зовох хэрэггүй дээ. Би нэг л өдөр 9 нутагт твээс явна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Эцэг ихээ олох хэрэгтэй шүү дээ. Би хэн чамааг миний биеинд хорьсныг олж тэр хүнээр чиний лацыг тайлуулж чамааг эргчүүлэлт болгоно. Гэд Чүфэн энэмсгэллээ. Чүфэний үгийг сонссон Эгигийн зүрх нь өвдөх шиг болж чимээгүй болов. Үнэн дээр Жан Вушанаас илүү би нөгөө охиныг ямар хүчтэй болсон болоо гэдгийг л гайхаж байна. Тэр чинь тэнгэрлэг биетэй охин шүү дээ. Чүфэн өөрийн эрэхгүй жилийн өмнө цагаан бар тосгонд таарсан нийл яган хувцастай охины талаар бодлоо. Тэр охин Жан Вушантай нас чацууж гэлээ. Тулааны хүч нь үнэхээр аимшигтай. Жилийн өмнө тэр охин асар хүчтэй байсан болохоор одоо ямар хүчтэй болсныг Чүфэн мэдмээр байсан юм. Тэр охин Азурэ нутгийн эзэн хааны бунхны эзэнтэй адилхан тэнгэрлэг биетэй болохоор тэр шүү дээ. Чүфэн! Яг энэ үед хаалга тогшох чимээ гарч Гүбогийн хоолой сонсогдлоо. Чүфэнч түргхэн хаалгаа нээв. Чүфэнийг харсан Гүбо өөрийн эрэхгүй нэмсэглэн ингэж хэллээ. Чүфэн, явцгаая. Сүүн цуглаан удахгүй эхлэх гэж байна. Бас манай ертөнцийн сүнс бүлгмийн шүү зонгио ах ирчихсэн чамтай уулзмаар байна гэсэн. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.